кофений мэрэгчлэн кофе хуурагч буюу кофе эспресо рострийн Тэнгис манай зочноор ирсэн байна. За зарим хүмүүс маань сайн мэдэж магадгүй. Сайн байна уу та? Сайн байна уу? Өглөөний мэндийг хүргэе. Та тухтаа суугаарай. Чивчээ зүгээд микрофоноо өөртөө ойртуулад яг л гэртээ байгаа юм шиг эсвэл кофе шопт байгаа юм шиг сууж болно. За тэгээд бид бол өнөөдөр зөв зохистой хэрэглээ. За кофе уух соёлын талаар тийм ер нь кофе хэрхэн яаж ямар байдлаар нэрдгийг ингээд олон зүйлийн талаар ярилцах болно. За танд өглөөний мэндийг хүргэе. Та өөрийгөө бидэнд танилцуулаад гурлаа ярианд оръё. За микрофон өөртөө ортолж байна. За Тэнгис гэдэг. Кофе эспресо гэдэг кофе шоп байдаг маа. Тэгээд тэрний одоо эспресо roastery гэдэг кофе хуурдаг үйлдвэр дээр ерөнхийдөө ажилладаг гэсэн үг. Ер нь кофег анх хэдэн настайдаа ууж үзэж байв. Тийм гурлаа ингээл өөр өөрсдийнх нь түүхийг ярилцъя л да. Би одоо жишээ нь манай өвөө маш их юм кофе уудаг хүн байсан. Гэхдээ тухайн үед бол яг ийм одоогийнх шиг хөгжил байсангүй. Тэгэл нөгөө найруулдаг ч юм уу тийм эсвэл ингээд нөгөө найрка одоо ч хүмүүс найрка гэж ярьдаг штэ тийм кофе ч юм уу эсвэл нөгөө хараар нь авч байгаа л ингээд өөрөө уудаг тийм хүн байлаа. Тэгэл өвөөгийнх нь тэр кофеноос ламсаж үзчихлээ л да. Тэгэл манай өвөө жоохон хөх дуудгүй ингээд тэгэл уухгүй явж байгаа л саяхныг болтол бараг би сүүлийн нэг 5 жилийн хугацаанд л кофег одоо идэвхтэй хэргэлдэг хүн болчоод. Тэгээ ер нь кофений хөгжилч бас энэ үеүүдэд нэлээд одоо хөгжсөн баг л та. Тэгэхээр тойрын хувьд Тэнгис тийм одоо манай намнагийн хоёрын хувьд бол хизээ хамгийн анх кофетой танилцаж байв, ууж үзэж байв. Би болохоор анх бас хүүхэд мөхт байхдаа л яг баг зэрэг амсаал тэгэл өөний ямар гашуун уух юм бэ гэл яг юунд нь хүмүүс амар яагаад байна гэл яг тэгдвэс тэгэл яг нөгөө сонирхож эхэлжсэн үе нь болохоор 2016 7 оны үед яг кофег нэлээд сонирхоод тэгээд яг ямар хуу юм байна гэх нэлээд судалж үзэх тал руугаа гэх юм уу тэгэж үзчихсэн. Тэгээд яг ямар хуу кофе одоо төрөл жанр тэгээд аль улсын кофе тэгээд хуурах мурах гал ер нь яг тухайн үед тэндээс л яг бүх юм эхэлжсэн. Тий. Ер нь анх бол яасан гашуун дав дээ энэ. Хүмүүс юунд нь болоод байдаг байна да гэж үзчихсэн шүү дээ. Намнаа хизээ үзчихсэн бэ? Би үзчихлээ. Яг нэг багтаал уус манай гэрийнхэн манай ээж бол ер нь бол нэлээд кофе ч өөрөөсөө жинхэнэ сайн. Гэтэ яг юу л байдаг байсан дөө нөө найруулдаг л байсан. Тэгэл найруулдгийг уудгийг амсч үзэл тэгэл бас л яасан гашуун юм ч гэж бодож илээлээд яах гэж нэг уудгийг. Тэр нэг оюутан болчоод тэгэл нэг бас нэг хүмүүс чинь нэг жоохон хэлбэртдэг шүү дээ. Тэнгүүт нэг хэлбэртэж нэг аваад үзэл тэгэл тухайн үед ч гэсэн тэгэл гүн гүнзгий орсон даа гэж. Эхэндээ нэг хэлбэрч байгаа юм шиг дүрсгдэг байсан би ч. Тэгж байгаа сүүл рүүгээ нэмсэн чи яагаад ч нэг ажлын байран дээр жинхэнэ гараад тэгээ ажлын байранд чинь л ингээл одоо бүх газар л кофе машинтэй шүү дээ. Яг нэг хэлгээд тэгэл. Тийм байна. Тэгэл орсон да. За тэгэхээр Тэнгис маань ер нь анх одоо яг энэ мэрэгжилд орсон. Бүр одоо сая хэлж штэ 15 6 тагаас судлаад ирсэн кофе, улс орнуудын кофений ялгаа, цаашлаад одоо хуурах ч гэдэм үү, илүү мэрэгжлийн байдлаар үзсэн байна. Тэгэхээр мэрэгжилд анх орсон түүхээсээ бас хуваалцвал тэг. Хизээ хамгийн анхаас хүнд яг кофе ингээд найруулад ингээд өгч исэн бэ. Гой түүхээсээ хуваалцсан. 2017 онд яг тэгж орж исэн гэх юм уу. Одоо энэ кофе эспресо гэдэг болохоор манай гэр бүлийн явуулдаг бизнес аахгүй. Тэгээд яг тухайн үед болохоор би урд сурдаг байсан, өөр мэрэгчлэр сурдаг байсан. Тэгээд амралтаараа үе ирээд тэгээд ерөнхийдөө ингээд гэр бүлийнхаа тусалдаг байсан. Яг тэр үед л илүү амар сонирхолтой санагдал. Яг кофе гэдэг нь яг юу яагаад байна, амт нь яагаад байна. Тэгээд хичнээн төрлийн амт гардаг гэдэг аюу олон төрлийн юмуд байгаа л улам надад сонирхолтой санагдсан л та. Тэгэл улам судлах тусмал амар гүнзгий нэлээд өргөн хүрээний тийм сэдвтэл кофе маань өөрөө нэлээд өргөн хүрээний сэдвтэй болж хувирж ирсэн. Тэгээд одоо болохоор ерөнхийдөө бараг 7-8 жил кофе хуурж байгаа юм уу? Тийм. Тэгэхээр хуурж байгаа мó гэхээр бас сонирхолтой сонсогдож байна. Тэгэхээр яг бол кофе хуурагч гэдэг бас танилцуулгыг тань дээр байсан байна. Кофений мэрэгчлэн гэхээр заах мэдээж те судлаач мэрэгчлэн. За тэгэхээр кофе хуурагч гэхээр бас юу байдаг юм бол ажлын онцлог юу хийх вэ? Ерөнхийдөө нөгөө кофе маань эхлээд анх болохоор яг нэг Эквадорын бүс улсуудаас
ирж байгаа шүү дээ. Эквадорын бүс улсуудаар л зөвхөн ургадаг. Кофений нөгөө мод маань. Тэндээсээ одоо фермийн ажилчид маань кофегаа ингэж ялгаж түүгээж, имснээс нь гаргаж ирж түүгээд үрийн одоо ногоон үрээрээ байдаг шүү дээ. Ногоон үрээр нь гаргаж ирээд шуудаалаад ерөнхийдөө ингээ газрууд руу явуулдаг. Тэгээд яг тэр түүхийгээр нь ирж байгаа кофег л ерөнхийдөө боловсруулаад одоо амь оруулж байгаа л үе шат гэх юм уу. Тэгээд үрийг хуураад одоо бэлэн болгох одоо явцад нь бэлтгэж байна гэсэн үг байна тийм ээ. Зарим тохиолдолд бэлэн болцсон бас өрнүүд маш их зарагддаг тийм үү? Яг хөө тэр болохоор импортын кофенуудыг ярьж байгаа бах тийм. Яг импортын кофенууд дээр мэдээж нэг өөр газар ч юм уу тухайн нэг улсаасаа тухайн үед тэндээ нэг хуурагдаад тэгээс хавлаад ирж байгаа л маяг л тийм. Тэнгүүд яг хүмүүст бас яг нэг хэллийг гэвэл яг өөрсдөө дотооддоо үйлдвэрлэж байгаа газруудын кофег илүү ашиглах нь зүгээр гэж хэлмээр байна. Ягаад тэгэхээр илүү шинээрээ хуурсан байгаа. Тэгээ шинээрээ хуурсан кофе маань өөрөө бас юм баялаг амттай байдаг. Төрөл бүрийн юм амт гаргадаг. Кофе ер нь нэг 800-аас 1000-аад орчим төрлийн амт өөрөөсөө гаргадаг. 800-аас 1000-аад төсөөлжсэнээс их юм биш. Тэгэхээр маш сонирн байгаад. Тийм байна. Сонирхолтой юм байна. Таны хувьд одоо тэгэхээр одоо энэ кофе хуурахтаа ажил тань те нөгөө нэг одоо зүгээр ажил болоод байна уу? Тэгээ кофе таны хувьд ер нь бол одоо урлаг уу? Таны хувьд яг юу вэ? Кофе ч өөрөө амтны аялал гэх юм уу? Амтны л аялал, амт мэдрэмжийн аялал. Тэгээд тухайн хүн өөртөө нэг юм кофе момент үүсгэх нэг тийм me time. Тийм me time. Бяцхан бясалгал гэх юм уу? Тийм бяцхан бясалгалын time гэж хэлж болно те. Тэгж кофег бол айгүй зөв зохистой гэж боддог. Гоё шүү. Нэр ингээл би бол кофе чанаж чадахгүй. Манай нөхөрлөлөө чанаал ингээл амралтын өдрүүдээр ялангуяа тий ажилгүй яг ингээд нэг 50 сууж байхдаа нэг сайхан кофе уугаад ингээд юу ч бодохгүй сууж байхад теsto нөгөө бясалгал нэг аз жаргалтай тэр нэг мэдрэмж аз жаргалын гормоныг бас ялгаруулдаг юм шиг надад санагддаг. Тийм тэр нэг өнөр бас нэг биш тий ингээд нэг юм хамар цохиол орж ирж байгаа тэр өнөр бас нэг юм гоё цаанаа яг юу гэж хэлхийн аргагүй тийм сонирхолтой байдаг шүү. Тэгээд Монголд ер нь бол кофений хөгжил сүүлийн 10 жилд бол нэлээд хөгжиж байна уу гэж хараад байна. Та бас яг мэрэгжлийн хүний үед бол юу гэж харж байгаа вэ? Би бол яг зүгээр өөрийнхөө л дүгнэлт дээр хараад байна л да. Тийм. Сүүлийн 10 жил тийм ер нь сүүлийн 10 жил нэлээд урттай хөгжиж байгаа. Тэгэд шинэ кофе шопод бүр маш их гарч ирж байгаа. Тийм гоё орчинтой ч юм уу сквал юм тухайн нөгөө үйлчлэгээ ч юм уу сервис талдаа эсвэл нөгөө кофеийн чанартай байдаг ч юм уу олон төрлөөрөө давуу талтай аягүй кофенууд шопод бас аягүй гарч ирж байгаа. Тэгээд тэрэн дээрээ үндэслээд яг хүмүүс маань нөгөө ямар кофе уух хэрэгтэй вэ те ямар хуу чанарын кофе гэдэг тал руугаа нэлээд судалж уудаг байвал бас аягүй зүгээр ах. Чанартай кофе яг ямар кофе гэлээд байна. Тэгээд ямар кофе бас өөрт нь яг дагуу зохицоод байна гэсэн тиймэрхүү байл тэрийг өөрөө нөгөө хүн мэдрэх нь аягүй чухал гэх юм уу? Тий одоо зүгээр ч нэг уухгүй. Тий одоо хичнээн грамм кафеин өөрт нь бас яг болохоор байна тухайн өдөртөө байт юм уу? Тий тиймэрхүү юмнуудаа бас нөгөө хүн болгоны биеийн онцлогуд өөр өөрөд болохоор хүмүүс нь яг тэрийг олж чинь өөрөө л мэдэж авсан зөв амжилттай. Сая нөгөө нэг бид нар ч одоо кофених ч одоо 800-аас 1000 төрлийн амттай байдаг гэж тэгсэн шүү дээ тий. Тэгэхээр нэлээд баялагын амттай байдаг юм байна. Би ч одоо тэгэл ямар үрээр яаж хийж байгааж бас мэдэхгүй зүгээр л орол үйлчлүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ таны хувьд болохоор одоо ямар төрлийн кофений үр ч гэдэг юм уу тий. Одоо илүү түлхүү хэрэглүүл зүгээр байдаг гэдэг ч юм уу тий. Би одоо өөрөө мэдлэггүй учраас яг сайн мэдэхгүй байгаа юм л та. Тэгэхээр танаас нэг санал болгох зүйлсүүд байл. Яг ихэнх газрууд дээр кофе шопууд дээр бол яг одоо Монголын кофе шопууд дээр ихэнх ерөн газрууд дээр Баризил кофе хвчлэн ашиглаж байгаа бах төлхөө. Тэгээд Колумб кофе бас ашиглаж байгаа. Тэгээ Африкийн орнуудын бас кофенийг аюу их ашиглаж байгаа. Тэгээд яг монголчууд маань нэг дийлэнхтэй Баризил кофе нэлээд тасцсан байдаг. Тэгэхээр яг нэг Баризил кофе уухаар өөртөнч тэр ингээд нэг юм яг л кофе ууж амар санагддаг. Аль ер нь ямар ялгаатай юм бол Бразил, Колумб, тийм амтууд нь ер нь бүгд өөр. Тийм тэгээд дуугаараа ялгаатай. Одоо жишээ нь Бразилаас жишээ нь баг зэрэг самар, карамель, шоколад энэ төр амтагддаг байхгүй. Тийм тэнгүүд Колумбаас нэг арай жоохон өөр амт, Этиопиас бас баг зэрэг өөр амтууд энэ төргээд
Бүгд нэг өөр амттай байдаг. Тэгэхээр яг хуу өөр төрлийн кофе уугаад үзье гэвэл одоо энэ гар хэрэгслийн кофе дээр ашигладаг кофенуудыг бас уугаад үзвэл аягүй зүгээр. Бас энэ аягүй сонирхолтой. Ааха. Сонирхолтой маш гоё одоо мэдээллүүдийг өгж гин гэж харж байна. За тэгээд нөгөө одоо ингээл нөгөө кофе маадгүй ууж үзээгүй хүмүүс байхыг үгүйсэхгүй. Үнэхээр ингээд уудаггүй, сонирхдаггүй тий. За магадгүй ингээд энэ за би угаасаа кофе ууж чаддгүй маа зүрх сэтгэлсэд идэм аа гэл хэд хэдэн хүмүүстэй таарч л байла. Тэгээд кофе шоп руу орохоор маш одоо ингээл жирэлгсэн олон кофений төрлүүд байдаг л да. За американо, капучино, яасан неспрессо юу гэдэл тий ингээл латте матте гэл эдрийн талаар бас тэнгис маань илүү гоё дэлгэрүүлээд хэлвэл те. Ер нь ямар хүнд идэн зүгээр байдгийг ингээд бас хэлвэл. Яг хоо кофе маань өөрөө нөгөө эрүүл талаасаа гэх юм бол одоо жишээ нь өглөө хөвчлэн хүмүүс кофе ууж байгаа ш. Тэгээд ажлын үеэрээ бас нэлээд өөртөө буст авах гэж ууж байгаа. Тэгэхээр өглөө мэдээж өглөн дээрээ биш нэг өглөөний цагаа уусны дараа кофе уудаг ч юм нэг 9-өөс 11 цагийн үед бол тохиромжтой гэж үздэг. За тэгээ өдөр нэг 2-оос 3 цагийн үед тохиромжтой гэж үздэг. 2 цагийн үед болохоор нэг хүний биеийн одоо яг ийм натурал сэргэлт гэдэг юм уу? Яг сэргэлтийн үе 2 цаг үед юм аа л та. Тэгэхээр яг тэр үетэйгээ хоршоод илүү бас бүүстэлдэг. Тэгэхээр 2-оос 3 цагийн үед бол тохиромжтой. Тэгээд одоо гадуур байгаа бүтээгдэхүүн энэ кофе шопууд дээр байгаа энэ кофенууд дээр бол яг миний зүгээс гэж хэлэх юм бол кофег илүү оригиналаар нуусан аягүй зүгээр. Американо. Тийм одоо яг тухайн ямар нэг юм холцгүйгээр бол илүү зүгээр. Яг кофе мэдээллүүдийг маш олон одоо авч ирсэн байна. Тэгээд одоо жишээ нь сахар сироп мэтэр бол мэдээж нөгөө нэг уувал нөгөө ингээд сурцсан ч юм ингээд гоё зөөлөн чихэрлэг амтууд байгаад одоо гоё хүмүүст бол мэдээж гоё байдаг шүү дээ. Тэгэхээр тэр байж болох ч гэсэн байнгын уух юм бол баг зэрэг нөгөө эрүүл мэнд талаасаа кофений нөгөө эрүүл байдлыг бас давхар алдагдуулчихдаг гэх юм уу. Ааха. Яг нөгөө зүрх судасны одоо үйл ажиллагаанд сайн гэдэг ч юм уу олон зүйл яригдлаа шүү дээ сая. Тэрнийг нь жоохон алдагдуулах гэдэг талтай байна. Тэгэхээр зарим газар эспрессо, зарим газар американо. За Австралид бол бүр юу гэж хэлдэг гэлээ. Бас нэг өөрөөр хэлдэг гэжсэн. Тэгэхээр ер нь иймэрхүү үгийн бас өөр юмнууд байдаг болов уу? Тийм нөгөө тухайн улсаасаа л гаралтай л үгнүүд л явж байгаа юм л да. Нөгөө американо гингүүт л Америкийн цэргийнхэн ингээд цанх цохиож исэн гээл те. Эспрессо гээл тэгэл Итали гээл капучино санхаан үүсчихсэн гингүүт нь Итали нэг юм уу гээл үүслүүд нэршлүүд бас янз байна л да. Ялгаа нь юу бид юм? Хийх нөгөө нэг процессууд нь л өөр л байна. Тэгэхээр яг одоо тэнгисийн хэлж байгаагаар яг дан хар кофе авмаар байх юм бол ерөөсөө сонголт бол американо дээр байна гэж ойлгож болох уу? Тийм, американо дээр зүгээр. Ерөнхий огт ууж үзээгүй хүн бол шууд эспрессо бол мэдээж тохиомж байна шүү дээ. Эспрессо шууд нөгөө кофений машинаас ингээд маш багаар нэг охороо гарчдаг. Тийм шот. Зөв би ууж байгаагүй юм байна. Тэр устаа хамт тэгээд аваад. Тийм устаа хамт бас ууж болно. За. Таны хамгийн дуртай одоо сэн очрог юм тий. Төрөл нэг. Миний бол одоо энэ л аваад байна. Та нэр энэ авчирчсан кофе тайлтаа. Энэ болохоор Vijar гэдэг баггүй юу? Тэгээд энэ нь болохоор Японоос гаралтай үүсчихсэн анх. Тэгээ Vijar гэдэг нь энэ юу нөр юм V хэлбэртэй байгаа. Тэнгүүтээ 60 градусын юм налуу. Тэгээ Vijar гэж нэрлэжсэн. Тэгээ энэ ихэд гар хэрэгслээр гар бүтдэг кофе гэсэн үг. Тэгээд энэний нөгөө сонирхолтой тал нь гэх юм бол одоо нэг эспрессо американо энэ нэг американо энтрес кофеин илүү 2-3 дахин илүү хүчтэй гарч ирдэг. Тэнгүүтээ амт нь болохоор арай жоохон зөөлхөн байдаг. Одоо эспрессо ч юм американо уугаад гашуун байнгут энэ кофег жишээ нь уух юм бол зөөл амттай. Гэхдээ кофеин илүү их байдаг. Одоо би нөгөө кофеин илүү нөлөөлдөг. Илүү сэргээдэг байх нь шүү дээ. Энийг одоо чанж үзэх боломж гэдэг юм болов. Би ер нь чанах гал байдаг чинь. Чанах уу те? Тэгэл та. За. Хоёр өнөөдөр яг ингээд кофе яахгүй суугаад байж байгаа. Нөгөө бэлтээд. Би нөгөө цаасан фильтрээ очиод орчихсон. За цаасан фильтрээ манай сэтгүүлчээс боломжтой болоо. Сэтгүүлч маань. За тэгээд тэнгис маань бол бүр ингээд юм аваад ирсэн байна. Өөрийн одоо багж хэрэгсэл техник зүйлсээ авчирсан байна. Тэгээд ямар кофе?
Vijar hand drip гэж бас хэлж болно. Ер нь пүр тийм гар аргын кофе л гэдэг. Монголоор бол энэ гар аргын кофе. Гар аргын кофе ямар гоё юм бэ? За хоёул өнөөдөр Vijar-ыг Японоос гаралтай. Тэгээд Американоос хэд дахин өндөр кофеин агуулмжтай энэ кофег тийм эспрессогоос хэд дахин одоо кофеины агуулмжтай энэ гоё кофег одоо кофе эспрантогийн мэрэгчлэлтэн кофе хуурагч Тэнгисийн гараас авсаж үзэхэндээ. Гэжтэй үзээгүй зүйлээ үзчихэж байна. Өнөөдөр бас кофе уугаагүй гараад ирлээ. Тэгээд илүү бас амт мэдрэх мэдрэмж маань бас илүү хүчтэй сайн байх болов уу гэж бас бодож байна. Ер нь тэгээд хэдүүлээ бас юмаа хийж явах завдалтаас юмаа яриад асуугаал явж тий. Монголчуудын ер нь кофе уухтаа гаргадаг ер нь түгээмэл алдаа бас анзаарагддаг л бах та Тэнгисийн хувьд. Тэгэл бас 7-8 жил тийм энэ салбарт ажиллаад бас олон үйлчлүүлэгчтэй ах одоо ингээл танаа кофе шоп руу орохоор маш олон залуучууд л ээж идэг тийм. Тэгэхээр энэ талаар бас юу гэж хардаг вэ? Ер нь нэг ташаа ойлголт гэх юм уу байгаад байдаг нь гашуун кофе л илүү гоё гэж хүмүүс буруу ойлгоод байдаг. Гашуун кофе бол гоё гэхээсээ илүү нөгөө тухайн кофе яа гашуун байна гэхээр нөгөө кофе маань илүү юм дарк юм түлэнхий байгаад ирэхээр гашуун амтагдаж байгаа. Тэгэхээр нөгөө кофений гоё нөгөө юм амтны байдал болон юм тухайн кофеных нь юу н ерөөдөө ингээ дарк болохоор алга болчдөг гэсэн. Тэгэхээр яг тийм гэхээсээ илүү шинэ хуурсан тэгээд яг кофеныхаа амтуудыг илтгэж байгаа тийм хууралттай кофенуудыг ер нь уусан зүгээр. Тийм тэгээд бас манайхан маань нөгөө жоохон юм кофег яаруу уугаад байдаг шүү дээ. Эсвэл нэг ажлынхаа цагаар ингээд 2-3 аяг ч юм уу ингээд 4-5 аяг ингээд улам бүүслэх гэл өөрийгөө тэнгүүд 4-5 аяг маяг ингээд уугаад ирэхээр хүний бие нөгөө хариу үйлдэл маань удаашрчдаг. Тэгэхээр сэргээш биш болчдөг. Тэгээд улам өөрийг чи ядраадаг. Тийм. Тэр хамгийн тохиромжтой 2-2-оос 3 аяг. Тэгээд 50 уух хэрэгтэй. Тийм 50 уух хэрэгтэй. Дээр нь бас ус хажуугаар нь нэг кофе уусан бол нэг араас нэг аажим баг 4 аяг ус уучаад ирэн бол зүгээр. За энэ их бас хэрэгтэй. Өстой хэрэгтэй үдэл шүү дээ. Нэг аяг кофе уусан бол ерөнхийдөө баг-багаараас ойрхон зайтай усны хэмжээг бас жоохон нэмээд өгөх нь зөв юм байна гэд ойлгож байна. Таны өөрийн хуурсан. Тийм миний өөрийн хуурсан кофе. Яагаал кофе хураад явна. Одоо энэ кофе маань бас одоо нөгөө сая ярьсанчлан Коломб, Барзил гэл ирсэн. Одоо манай бидний одоо кофений хувьд бол аль улсынх ч гэдгүү юу гэдэг. Тэсэл бид өөрсдөө Монголтой одоо хуурж байгаа шинэ хин дээр явж байгаа шүү дээ. Тийм. Бидэд л яг хуу одоо манай дээр гэх юм бол Барзил тэгээд хөрш орны хятад орны Юнан кофег оруулж ирээд туурдаг. Тэгээ бусад газруудад бас мэдээж дотооддоо үйлдвэрлэдэг газрууд дээр зөндөө олон Барзил, за тэгэл Колумб, Этиоп гэдээ бас нэлээд олон кофе байна. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө өөрсдөө нөгөө Монголд кофенийхаа модыг одоо тариатлаад үйлдвэрлэж чадахгүй ч гэсэн гадны орнуудын яг тэр кофег нь авчраад эндээ хуурахтаа бол мэргэжлийн төвшөнд л манайхан хуурж үйлдвэрлэж байгаа. За хуурах гэх тэгэнгүүт за яг үзэгчдэд сонирхолтой байж магадгүй тийм. Энэ хуурах юм ер нь процесс нь яаж үйл явц нь яаж явд юм бол одоо нөгөө бид нар самар хуурна л гэхээс биш одоо баг кофе хуурч үзчихсэн хүн тун ховор цөөн бахалтай. Тийм. Хамгийн энгийнээр гэх юм бол хамгийн ойлгомжтой гэх юм бол гэртээ ингээд нэг хариулын таван дээр тэгж тусах хуурж бас болно шүү дээ. Ерөнхий санаа нь бол галаар л одоо ингээд хуурж байгаа л санаа. Тэгээд кофегоо нөгөө жигд болохын тулд юм тасралтгүй одоо жишээ нь хайрлан тавин дээр ингээ эргүүлэх тасралт руу эргэлдээд яг бүгд нэг жигд гарч ирж байгаа санаа. Ерөнхийдөө нөгөө үйлдвэрлэлийн процесс маань өөр бас яг тийм байх. Тиймэрхүү үйл явцаар явдаг байх юм шиг. Тийм тэгэхээр нэг хол зурггүй л бас бодсон байна тийм. Хуурж хахад үрийг нь яг биеийн тийм үрийг нь хуурж хахад тийм гоё сонирхолтой өнөр мэдрэмж төрдгүү тэнгисээ. Яг үйлдвэр дээр бол нөгөө тасралтгүй байнгын хуурж байгаа болохоор кофений маань үнэр хитэх болол эхэлдэг л дээ. Тэгэхээр баг зэргийн нөгөө үнэрэнд нь жоохон болгох тал байдаг. Тэгээд явцдаа нэг үнэрлсээр одоо баг ингээд тасчдагч болч тийм үү тий. Гэтэ яг ингээд үйлдвэрлэл дээр байж байгаад нэг өөр хүн орж ирэнгүүт ингээд айгүй гоё кофе унарчж байгаа нь илт мэддэг. Хүмүүс амар гоё кофе унарчж байгаа гэдэг л шүү дээ. Тэгэхээр бас үрнээс унарч чинь тийм. Одоо нөгөө кофе ууж байхад одоо ямар орчинтой байвал их зүгүүрээдийн танд одоо ингээд хараад байхад бол одоо ингээд кофений соёлтой хамгийн ойр байгаа юм шүү дээ. Тэгээд бас энэ бизнес дээр байгаа хүмүүс тэгэхээр ер нь л кофег ийм орчинд, ийм дуу чимээтэй хөгжмөнд маш гоё зохилдгоо гэд танаас зүгээс хэлээд зөвлөд өгөл бас.
Тэрэн дээр бол яг миний бодоор зөв хүмүүс яг өөрсдөнд нь яг хаана ямар газар кофе хийж уух нь гоё байна. Тэр газараа л зөв байна. Одоо тэгтээ ихэвчлэн нөгөө гоё орчинтой, тэгээ гоё дуу хөгжмөнтэй тийм газар кофе шопуудаар хүмүүс аягүй үйлчлүүлдэг болсон шүү дээ. Цэвэрхэн орчинтой ч юм уу юм дотоод интерьер дизайн аягүй гоё тиймэрхүү газар руу. Тийм газар байж болно. Өглөө эрт сэрээ дууланд очиод дууланд бас өөртөө кофегаа нэрээ дууж болно. Тийм. Тэгээ юм төрөл бүрийн байдлаар л яг өөрт нь яг ямар байдлаар хийвэл одоо тэгээ тэрийг уугаад байх нь гоё. Таны хувьд аль нэ? Минийх ер нь сүүлийн үед айгу шинэ газрууд, шинэ кофе шопуудаар очиж ингэж кофе уух. Тэгээд кофег нь ууж үзээд ямар кофе байна. За тэгээд тухайн орчин, тэгээд тухайн бариста гэдэг ямар хувь кофенуудаар үйлчилж чинь гэдэг нь ингээ харангаа кофегаа уух. Тиймэрхүү одоо сүүлийн үед нэг тийм болсон байна. Маш гоё өнөртж байна. Яг одоо ингээл сингнэл ороод ирлээ. Үнэхээр гоё өнөртж байна. Тэгээ кофений өнөр бас юм маш гоё өнөртдөг шүү тий. Ер нь бол гоё кофег, чанартай кофег яг ийм кофе гаргахын тулд мэдээж үр буюу одоо яг энэ дээр юм бүтээгдэхүүн хэрэгтэй байх нь байна тий. Дээр нь бариста гэдэг бас чухал бах та. За тэгээд орчин бол хамгийн дараагийн асуудал. Тэгэхээр үнэхээр сайхан амттай гоё кофег, чанартай кофег гаргахын тулд энэ бүтээгдэхүүн болон бариста хоёрын зохицол гээд хэлчихэд хэр зүрх бол. Тийм ер нь болохоос шүү. Тийм байж болохоос. Ер нь яг нөгөө хамгийн анханаас фермээс ирж байгаа процесс. За тэгээд ирээд кофега хуурж байгаа процесс, кофе бэлэн болсон дараа одоо бариста дээр ирээ бариста маань кофегоос хэрэг гаргаж байгаа гэдэг ерөөдөө ингээд бүгднгээс нь л бас хамааралтай болчих чам үе шаттаа анханасаа ирж байгаа бүх процессууд нь. Тийм. Таны нөгөө танд одоо хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн одоо кофе одоо тэгээд одоо кофений туршлага тэгээд эсвэл одоо гадаадын бас соёл танд одоо анзаарэгдсэн байгаа бол бас тэрнээсээ их хуваалцаач тийм. Маш олон кофе шопуудаас явдаг гэж шүү дээ. Тийм. Гадаад явж байна уу те. Сүүлийн үед нөгөө Монголд бас айгүй их кофений тал руу айгүй хөгжиж байна гэдээ ярьж байгаа шүү дээ. Тэнгүүт яг хуу манай дээр байхаас илүү бас нөгөө Азийн орнууд руу бас нэлээд хөгжөөд бас нэлээд одоо хэдэн жилээр бас жоохон баг зэргийн төрүүлээд явж магадгүй гэж харагдаж байгаа. Тэнгүүд яг Япон болон Солонгосын кофений соёл бас нэлээд юм сонирхолтой. Манайхан тэгээ бас баг зэргийн Япон тал руугаа хөгжиж магадгүй юм жижигхэн юм болонд юм хотын одоо хааж хамаагүй юм болонд юм харагдахгүй газар юм нууцлаг газруудад ингээд кофе шопууд жижигхэн байждаг. Тэнгүүд тэр дээр ингээд одоо юм гараар ирслийн кофе болон эспрессо машины кофенууд энэ ингээд төрөл бүрээр нь хийдэг байдлаар тийм тэгж аягүй хөгжөөд байгаа Азийн тал руугаа. Тийм тэнгүүд яг мэдээж нэг Европод бол жишээ нь эспрессо машин энэ төр ингээд маш одоо том ийм орчинд объектэнд ингээд гоё ийм кофе шоп гэхээс илүү баг ийм том заал маал байдлаар хөгжсөн байдаг ч юм уу те. Тэнгүүд ингээд хүмүүс очивол ажиллаа хийж идэг. Тэгэл оройн цаг болгонгууд тэр нь одоо зүгээр юм шатар тоглолдог клуб болцсон байдаг ч юм ингээд маш юм сонирхолтой байдлаар ингээд тухайн объектууд маань өөрсдөө ингээд ийм хүмүүсийг татах байдлаар тиймэрхүү болцсон байгаа да. Кофе маань бэлэн болцсон уу? Болчлаа. Оо за. Аха. За гэж байна шүү дээ. Одоо тэгэхээр энэ ууртын бөөрийнхий зүйл бол бутлагч байгаа дах шиг байна. Тийм бутлагч. Тэгээд энийгээ эргүүлэнгүүт нөгөө кофе маань бутлагдчихж байгаа юм байна. За тэгээд болвол сайхан нөгөө шүүлтүүрийн нөгөө цаасан дээрээ фильтр дээрээ яаж агаад тэгээд кофегоо хийх нь байна тийм үү? Аа. За. Ер нь ингээд кофений машинаар хэрэглэх одоо тийм машинаны товч дараал гэдэг штеп. Энэ дээр болохоор бид нар өөрсдөө найруулж байгаа штеп усаар. Тэгээ тэр хоёр ялгаа байх уу? Бага. Одоо эспрессо машин бол мэдээж нөгөө илүү хурдан бүтэж байгаа. Одоо 40 секунд орчимд бүтээгдэхүүн шууд орохно гараад ирнэ. Тэнгүүд гар аргын кофе болохоор ийм жоохон юм өөртөө юм төвлөрөх бясалгах маягаар ингэж хийгдэж байгаа. За уучлаарай бид кофе авчих гал нөгөөдөг чи. За баярлалаа дээ хичээ. Модуудээ авч өглөө яах вэ? За баярлалаа. За бүгдээрээ цанцараа туршилт хийцгээе. Манай тэнгисийн маань кофе ягаа. Гэхдээ арай өөр үнэртэй байна. Тэг санагч байна. Бидний өдөр тутам уудаг кофеноос арай өөр. Би бүр амьд чад. Би камер надад ирсэн сая их үздэг. Кофе моментойгоо үүсгээд.
гоё мэдрээд кофегоо бол төрөл бүрийн бас ингээм амтууд гарч гоё юм байна. Зөөлөн. Тэгтээ тийм гашуун биш юм. Тийм би бас нөгөө нэг за нэг айгүй гашуун гэдэг зүйлс яагаад бодцсон ярьжсэн чинь тэгээд бодгдсон. Тэгэх чинь гашуун үед бол гашуун биш үү тийм ээ. Гоё зөөлөн байна тийм. Тэгээд энэ Япон кофе гэсэн тийм. Барицил лөө. Юу кофе нь болохоор Юнан. Хэрэгсэл нь болохоор Япон. Тийм Японоос гаралтай. Хятадаар чин кафе гэж ярьдаг тийм. Тийм та ч одоо хятадтай шүү дээ. Хамгийн сайн мэдэх байхгүй. Тэгэхээр одоо нөгөө бас байгууллагаас бас би ярилцсан юм болов шүү дээ. Кофе Эсперанто маань одоо би бас харж л лээсэн зөндөл газар байгаа. Тэгээ ер нь ихэр олон бас томорж одоо өргөжөв те. Бидэд маань ерөнхийдөө 120 дээрээ байгаа л тэгээд бас нэг салбар нь болохоор хүүхд залуучуудын театр төр байдаг. Тэр нь сая нэг жилийн өмнө яажсэн. Тэгээд ерөнхийдөө бидэд маань түлхүү нөгөө кофе үйлдвэрлэлээр нэлээд анхаарад одоо бас газрууд руу кофего үйлдвэрлээд нийлүүлэх гөх тал дээр нийлүүлэх тал дээр илүү их ажиллаж байгаа. Ер нь хүүхэд залуучуудад кофег зөвөр ууж, зөвөр сурчлах одоо энэ үйл ажиллагаас нэлийн чухал байх гэж бодоод байна. Та бас юу гэж боддог вэ энэ тал дээр? Тийм. Одоо нөгөө бид эдийн л ажил бол яаж ч юм л та. Тэгээд бид эдийн л яг нөгөө хүмүүс рүү яг зөв мессеж өгөх. Тэгээд яг хэрхэн уух энэ гэдэг нь бол ерөнхийдөө бид эдийн кофений одоо бариста, за тэгээд кофе уурагч гэдэл ингээл төрөл бүрийн мэржлийн хүмүүс. Тэгээд яг бариста нар маань л ерөнхийдөө ихвчлэн нөгөө энэ тал дээр хүмүүстэй илүү харьцаж байгаа болохоор зөв зөвхөн мессеж өгөх тал дээр илүү байх болов гэж би бодож байна. Хүмүүс ингээд тэгдэг тийм. Одоо жишээ нь нэг газар ингээд байнга ордог хүн байх юм бол тэр баристагаас авчих юмсан тэр байж байгаас ч гэдэм үү тий. Тэгээд өөр бариста байх юм бол энэ жоохон намтан жоохон өөр агаад идэв юм аа гэж бүр нэг хүний гарыг ингээд хараа сурцсан бас хүмүүс байдаг бах та. Тэр нөгөө хүмүүсийн хоорондын нөгөө communication л болчихоо. Хоорондын харилцаа хоорондоо ингээд харилцаа танилцаад тэгээд нэг юм найз болцтой. Тий, найзууд болцсон болцоор. Тий, тэгэхээр яг ерөнхий бас нэг тийм кофе ч өөрөө нэг юм хүмүүсийн хооронд нь холбох тийм юу момент болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бас нэг юм тиймэрхүү талын юмнууд ажиллагдаад байдаг. Бариста тэр бариста гоё, энэ бариста жоох юм гээд. Гэхдээ яг үндэ бол аль аль нь л харьцангуй яг л адилхан л кофе юм гаргаж байгаа. Би нэг сүүлчийн гинэ. За сүүлчийн асуулт биш шүү. Зүгээр ер нь би зүгээс өөрийнхөө зүгээс асуухад бол танд одоо ингээ монголчууд за тэгээ таны одоо хийж байгаа ажил мэргэжлийн хувьд одоо энэ хөгжлийн хувьд бол хэрэг харагдаж байна те ирээдүйн хөгжил. Ер нь залуучууд бүр маш сайн мэдлэгтэй болсон байдаг шүү те. Кофений одоо энэ хэрэглээгээ хэрхэн яах, хэрэглэх, зөв зөвхөстэй хэрэглэх, одоо уух соёлоо өдр гээд айгу сүүлийн бараг 5-6 жил бол нэлээд өгцсөн байгаа. Залуучууд бол тэр цэс маань нэлээд байгаа. Тэгээд баг зэргийн ахмад нассан дээр болохоор үл ялэг жоохон өөр байж магадгүй. Өмнөхдөр жоохон гацсан байж магадгүй. Ярилдаг. Тийм. Тэгэхээр ерөнхий бас тэр талын руугаа кофений хэрэглээ одоо жишээ нь instant кофе бол дангаараа хараараа одоо нөгөө байдаг шүү дээ instant. Тэр бол яг байж болох үз. Тэнгүүд нэг юм сахартай, магартай, холцтой instant кофе байдаг шүү дээ. Тэд нар бас эрүүл мэндэд баг зэргийн муу байдаг болохоор тэр instant кофен дээр баг зэргийн нөгөө харж агаад яг дангаар нь оригинал байгаагаар нь бол илүү зүгээр ах шүү. Тэгээ явцдаа ерөнхийдөө ингээд ийм кофе шопуудаар эсвэл энэ дотооддоо үйлдвэрлэж байгаа кофенуудыг бол илүү шин тэгээд бас амт нь баялаг байна. Тийм ээ. Сүйтэй холж ууж болт юм болоо. Болно. Тэр нэг сайн нэг эрүүл мэндэд бас нэг юм холчих юм бол бас арай одоо кофений өөрийнх нь яг гоё эрүүл мэндийн зүйлээр арилгачна гэхээр би сахар хэрэглэхгүйгээр зөвхөн сүү тэгэл за одоо яг нэг хараар нь тийм сүйтэй байж болно тийм зүгээр. Энэ кофений хувьд гэхдээ бол сүү нэмээд авах шаардлагагүй яг өстой гоё сахар хийх шаардлагагүй. Одоо жишээ нь зарим нэг кофег бол жоохон сахаргүй ухаар нэг ингээд гашуураад идэх ч юм уу тий хатуураад идэх ч юм уу байдаг бол энэ бол айгүй тийм даваа суучран таарсан тэгсэн хэрнээсээ тийм чихэргүй би бол байнга чихэртэй байдаг байхгүй. Энийг бол чихэргүй уусан ч болохоор санагдаж байна. Гоё юм. Маш их баярлалаа. Тийм баярлалаа. Тэр нөө тэгсэх нь хуурсан одоо яг энэ кофенаас нь би одоо нэлээл аваалаа баярлалаа л та одоо гэртээ бас тий. Тэгэхээр одоо нөө хідэн төрөл гардгийн тий одоо нөө сая бол ингээд боталцсан байлаа шүү дээ. Боталцсан гараа гард юм уу? Ботлаагүйгээрээ гард юм уу тий. Аль алинаар нь гарч байна. Аль алинаар нь гарч байгаа. Үрээрээ болно тий ботлцснараа. Хаанаас авах боломжтой байна. За ойр
Тэгээ ойрхон гэвэл энэ доор бас За ойлголоо. Болохгүй. За окей. Тэгээд өөр ер нь бит хоёрын асуугаагүй тэнгисийн маань хэлмээр байгаа зүйлс байна уу? Тэгээ та бүгдийн хувьд бол илүү нөгөө хэрэглэгчтэйгээ үйлчлүүлэгчтэйгээ илүү ойр байдаг бариста нар бас тий ингээд бүр ингээд найзууд шиг болцсон юм шиг анзаарагдаад байдаг л да. Бусад одоо кофе шопуудаас ялгарх нь тийм тэгэхээр бит хоёрын магадгүй асуугаагүй хэлмээр исэн зүйлс байгаа лөө. Кофег яралгүйгээр уугаарай л гэж хүмүүст хэлээ. Яралгүйгээр тэгээд тухайн ууж байгаа моментоо slow moment үсгээд тухайн кофеныхаа хамтыг гоё мэдрээд тэгээд нэг юм өөртөө гоё me time үсгээд тийм бяцлаглын жижигхэн бяцлаглын цагаа үсгээд тэгээ уугаарай гэж. Нэрэл кофе бол бас найз нөхөд ч гэдэм үү тийм ингээд нэг юм хүн хоорондын холбоосыг илүү гоё ойртуулж өгдөг ч гэдэм үү тийм магадгүй ингээд хоёр хүн ажлын шугамар уулзаад хамтдаа кофе уухад хоёр хүн хоёулаа илүү гоё тайван болдог ч юм уу тийм нэг юм ажил хэрэг жоохон нааштай бүтэх гээд байгаа юм шиг тийм наад жаргалын гармуу ялгардаг учраас хүмүүсээс их уулзалтуудаа кофе шопууд хийдэг кофе уужгаад уулзъя гэдэг бас дэйтүүд юу гэдгийг тийм болчиход шүү дээ. Ирдэг бахал гэж таамаглаад байна л да. За окей тэгээд өнөөдрийн зочноор ирсэн кофе хуурагч кофений мэрэгжилтэн танд маш их баярлалаа. Тэнгистэй маш их баярлалаа. Тэгээд ярилцахад их таатай байлаа. Маш гоё кофе бит хоёрт шууд эфир дээр чанж өглөө. Үнэхээр бас гоё амжилттай юм байна. Арай өөр юм байна. Тэгээд таны цаашдаа ажил амьдрал бүх зүйлд нь амжилтыг хүсье. Хүрэлцэн ирсэнд их баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.